За сайхан амарсан. За сайхан. Цастай бороотой өдрийн мэнд. За хамтдаа бие биеийн мэдлэгөө хажууд байгаа хүмүүстэй сайхан амарсан уу? Энэ сайхан өдрийн мэнд хүргье. Амьд сэрүүн байгаадаа талархаж байна. Тэгээд хүний ам бидний ам чинь нөгөө утсан чинээ улаан ам шиг тий. Эзний өмнө болоод бид нэр маш өчүүхэн тийм хүмүүс байгаа. Хорвоо дэлхий гариг ертөнцийг бодох юм бол хүн ямар өчүүхэн жижигхэн бэ гэдгээ бид нар мэдэх боломжтой. Тэгээ бурхан биднийг онцгойлон тий сонгож дуудаад авраад хайрлсан тэр ямар агуу хайр вэ гэдгийг бас бид нар санаж явах хэрэгтэй. Тэгээ үргэлж эзний өмнө талархаж явах хэрэгтэй өдөр болгон. Хэрвээ та амьсгалж л байгаа бол тий эзэн талархаж л байх хэрэгтэй. Бид нэр ийм ивэлээр амьдардаг баг. За өнөөдрийн төлөөч гэсэн эзэндээ талархъя тий тэгээд бидэнд хүндэтгэл өргөх боломжийг эзэн хангаж өрөөж гисэн байна тий баярлаа гэж. Хамтдаа Библийн нэцгээ Матай номны 15 дугаар бүлэг. Матай номны 15 дугаар бүлэг 1-ээс 13. Матай номны 15 дугаар бүлэг 1-ээс 13. Матай 15 1-ээс 13 гаргасан бол амийн. За би нэг ишлэл та бүхэн нэг ишлэл гэд хамтдаа сүйдчилээд уншъя. Тэгтэл Иерусалимаас фарисеучуд ба хуулийн багш нар Иесус дээр ирж тэр хариуд нь тэдэнд яагаад та нар бас ёс заншлийнхаа төлөө Бурхны тушаалыг зөрчинө вэ? За байж гэр. Библиэшлээ бороо гаргасан биш. 25 дугаар бүлэг. Дахиад эхэлцгээе. 25 дугаар бүлэг. Харин 1-ээс 13. За бэлэн үү? За дахиад эхэлцгээе би эхэл. Тэнгэрийн хаанчлал нь сүйт залууг ухтахаар дэнлүүгээ аваад гарсан 10 охинтой төстэй юм. Монхогууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй. Сүйт залууг саацсан тэд бүгдээрээ үүргэлсээр унтав. Нөгөө охид бүгд босож дэнлүүгээ бэлдэн ухаалгууд нь бидэнд ч та нар ч хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачинд очиж өөрсөдөө худалдаж ав гэжээ. Тэдний худалдаа хийсэн орон сүйт залуу бэлэн хамт хорвын найранд оров. Тэгээд үүдээ хаачээ. Дараа нь бусад охид ирж эзэн бидэнд онгойлгож өгөөч гэхэд харин тэр хариуд нь үнээр би танарт хэлье. Та нарыг танихгүй. Та нар тэр өдрийг ч цагийг ч мэдэхгүй тул соргог бай гэжсэн. Амен. За энэ сургаалт зөвлөлийг өмнө уншижсэн бас сонсчихсан баг тий. 10 охины талаар энэ сургаалт зөвлөл бол. Өнөөдрийн үгийн маань сэдв юу гэхээр тосоо бэлдээрэй гэж хэлж байгаа. Тэгээд еврейн энэ хормын ёс заншлыг бид нар ер нь мэдэх ёстой. Яг энэ багц хэсгийг ойлгох гэх юм бол харъя гэх юм бол. Тэгээд тэр хормын ёслолд яадаг вэ гэхээр яг ийм үйл явдлууд онцгой зүйлүүд ингээ байдаг. За монголчууд ч гэсэн хормын ёслол тэгээд аймаг аймагаараа өөр өөр сүү тавих
Тэгээ бэр гуух өөр байдаг шүү дээ, тий. Яг түүний адилаар энд ч гэсэн бас онцлог байна. Яг тэр онцлогоор нь дамжуулаад Есүс өөрийнхөө хэлмээр байгаа зүйлүүдийг тэр ёс заншлаар нь тэр онцлогоор дамжуулан хэлж өгч байгаа. Ийм үйл явдал болж байгаа. Тэгэд энэ дээр харах юм бол 1-р эшлэлээс харах юм бол Тэнгэрийн хаанчлал нь сүйт залууга угтахаар дэнлүүгээ аваад гарсан 10 охинтой төстэй юмаа гэж хэлсэн байж байгаа. За, еврейн энэ сүйт тавих ёслолыг харах юм бол эхлээд очиод сүйт тавьдаг. Тэгээд дараад нь сүйт залуу яваад эргээд яваад явах ёстой. Өөрийнхөө нөгөө гэр орон байрыг бэлдэх ёстой болж байгаа. Тэгээ ингээ орон байраа бэлдээд тэгээ бүх юмаа бэлдээд тэгээд за одоо би эхнэрээ сүйт бүсгүйгээ авахд бэлэн боллоо гэд болох юм бол аав нь за одоо бэлэн боллоо чи очиод авчраарай гэж хэлдэг. Тэгээд сүйт залуу эргэж очиод нөгөө эмэгтэйг очиж аваад тэгээд хормын ослол хийдэг баг. Ингэх үед эмэгтэй нь болохоор түүнийг сүйт тавьсны дараа хүлээх ёстой. За тэгээ хизээч хэрж магадгүй. Нөгөө нэг сүйт залуу болохоор эргэж яваад тэгээ гэр мөрөө бэлдээд хамаг юмаа бэлдээд хэр хугацаа орохыг мэдэхгүй, таахгүй, ямар ч мэдэх боломжгүй. Эргээд 2-3 хоногийн дараа ирж болно. За бүр жилийн дараа ч ирж болно. За ийм үйл явдал болдог. Тэгээд тэнд сүйт бүсгүй бол сүйт залуу хизээ ирэхийг нь хүлээгээд ингээ бэлэн байж ах хэрэгтэй. Харин сүйт залуу бол орон байр бэлтээд эргээд очиод авах хэрэгтэй болж байгаа. Тэгээд энэ дээрээс харах юм бол дэнлүүний талаар гараад байгаа. За дэнлүүгээ аваад гарсан 10 охинтой төстэй юм гэж хэлж байгаа. Тэгээд тэд нар болохоор сүйт залууг ирэх үед яах вэ гэхээр нөгөө дэнлүүгээ аваад дэнлүү нь юутай байх хэвээр тостой байх хэвээр тэр ингээ бэлэн байх хэвээр асалтай байх хэвээр. Гэтэл Библиэлд 25 дугаар бүлэг дээр хэлсний адилаар сүйт залуу саатсан учраас тэдний бэлдсэн тос нь дуусж байгаа талаар ярьж байгаа. Яг үнэндээ бол хизээ ирэхийг нь мэдгүй учраас тэд нар тосоо бэлэн байлгах хэрэгтэй байна. Ингээд энэ дэнлүү нь ямар учир утгатай вэ гэхээр сүйт бүсгүй болон хормонд урагдагсад урилга гэж хэлж байна. Таних тэмдэг нь дэнлүү бэлэн байснаар тэд нар хормын найранд орох боломжтой болж байгаа. Дэнлүүгөө тосгүй хүмүүс нь хормын найранд орох боломжгүй. Тийм учраас үүнийг бэлэн байлгах хэрэгтэй байсан. Гэтэл 5 нь болохоор ухаалаг 5 мунхаг байсан. 5 нь бэлэн байсан бол 5 нь бэлдэг байсан баг. Ингээд сүйт залууч гинт ирэх болж байгаа. Сүйт залуу ирэхдээ яаж ирдэг байсан бэ гэхлээр урдаа ирс зарлахтаа зарлаад ирдэг байсан. Сүйт залуу ирлээ хүлээн авна уу гэж зарлаад ирдэг байсан. Сүрдөөдөнтэй ирж байгаа. Яг тэгэхээр нөгөө хүн очиод бүх юмаа бэлдээд хормын найраа хийх гээд ирж байгаа шүү дээ. Тэгээд зарлаад ирэх үед бүх эмэгтэйчүүд нөгөө хүмүүс дэндүүгээ бэлдээд тосоо бэлдэх хэрэгтэй байсан. Удсан учраас нөгөө эмэгтэйчүүд унтцсан байсан тэгээд сэрсэн чинь тэр дуунаар сэрэх үед юу гэсэн бэ гэхээр тос нь байгаа тав байсан чинь байхгүй тав байх. Ингээд байхгүй хүмүүс нь нөгөө байгаа хүмүүсээс тос байгаа хүмүүсээс асуусан. Тосоосоо өгөөч хуваалцаач гэж хэлсэн. Гэтэл нөгөөдөл нь бид нарт ч хүрэлцэхгүй та нарт ч хүрэлцэхгүй. Тиймээс очиж худалдаачнаас очиж аваараа гэдэг зүйлийн талаар ярьсан. Тэгээд тэд худалдаачнаас очиод авахаар явсан боловч нэгэнт оройтсон. Сүйт залуу ирэх хугацааг тэдэн сарын тэдэн гэж товлоогүй учраас тэд нар бэлэн байгаагүй л бол тэр хормын найранд орох боломжгүй ийм үйл явдлыг тод харуулдаг байгаа байхгүй. Тэгээ энэ үйл явдал яг юу болж байгаа вэ гэхэлэр эцэстээ тоссонд яваад худалдаачнаас тос аваад ирсэн ч гэсэн хормын найр аль хизээний ихэлсэн. Тэд хаалга хаасан. Ингээд хормын найранд өргөдсөн хүмүүсээс гадна өөр хүмүүсийг болол хоцорсон хүмүүсийг бол хормын найранд оруулаагүй. Хаалга түгжээд дотроо тэнд найрлжсэн. Хормын арга хэмжээ болж байгаа. Ингээд хоцроод ирээд хүмүүс хаалгын нүдэд эзэн бидэнд онгойлгож өгөөч гэж хэлсэн 11-р эшлэлдэр. Тэгээ 12-р эшлэлдэр үргэлжлүүлдэг харин тэр хариуд нь үнээр би та нарт хэлье. Би та нарыг яах вэ?
аваад ирсэн. За ороорой гэж хэлээгүй. Би танихгүй гэж хэлсэн. Яагаад вэ? Тэр бэлэн байгаагүй. Тэгээд тэр дэнлүүтэй тостой хүмүүсийг зөвхөн оруулаад бусдыг нь оруулахгүй байсан. Тэгээд өргөжлүүд 13 дугаар эшлэлээр та нар тэр өдрийг ч цагийг ч мэдэхгүй тул соргог байгаарай гэж хэлсэн. Бүгдээ хажууд байгаа нь хэлээ. Соргог байгаарай гэж. Тэр өдрийг та нар мэдэх үү? Та нар тэр өдрийг ч тэр цагийг ч мэдэхгүй гэж хэлсэн. Харин өнөөдрийн хүндэтгэлийн цагийг бол бид нар мэдчихсэн тий. Хүндэтгэл өргөх цагийг мэдж байгаа. За маргааш хичээл ажилдаа явах цагийг мэдж байгаа юу? Мэдж байгаа. Хэн нэгэнтэй уулзах цагийг мэдж байгаа. Тэгээд юу болох талаар мэдж байгаа. Өөрийнхөө төрсөн өдрийг санаж гин үү? Мэдж байгаа тий. Хизээ болох үлээ мэдж байгаа. Гэхдээ та нар тэр өдрийг ч цагийг ч мэдэхгүй гэж хэлсэн. Тэр зүйл юу вэ? Есүс Христийн дахин ирэх талаар ярьж байгаа. Есүс Христийн ирэх тэр цагийг мэдэхгүй талаар ярьж байгаа. Ингээд еврейн тэр хормын сүү тавьж байгаа, найр хийж байгаа үйл явдлыг Есүс сургаалт зөвлөлөөр 10 охины жишээг аваад бидэнд зааж өгж байгаа зүйл байна. Эндээс бүгдээрээ хамтдаа суралцгаа. Энэ 10 охин бол бүгдээрээ л дуудагдсан, бүгдээрээ сонгогдсон. Тэгээд сүйт залууг хүлээж ирсэн. Тэгвэл Библиэл дээрх сүйт залуу гэж хэний талаар ярьдаг вүлээ? Сүйт залуу. Сүйт залуу бол Есүс Христийн талаар ярьдаг. Библиэл дээр гарч байгаа сүйт залуу бол Есүс Христ. Харин сүйт бүсгүй бол хэн бэ? Эмэгтэйчүүд үү зөвхөн. Тэгээ нэг сургаал дээр тэгж хэлжсэн би санддаг. Та нар бол бүгдээрээ сүйт бүсгүйчүүд гэсэн. Гой хормын даашин за өмсөөд те яг бэлэн болоод хүлээж байгаа тэр сүйт бүсгүйчүүд гэдгийгсэн. Нүдэн айна та нар өөрсдийгөө яг тэгээ төсөөлөөрэй гэдгийгсэн. Тэгээ би бас төсөөс би хормын даашин за өмсөөд сүйт залуугаа хүлээж ийн гэж төсөөлсөн. Гой төсөөлөл байна. Эрэгтэй хүмүүсийн хувьд жоохон тийм байна. Гэхдээ яг тэр төсөөлөл нь яг тэр энэ еврейн хормын найр хийх тэр үйл явдлын талаар дурдж яг ийхүү бэлэн байгаараа гэж хэлээд байгаа байхгүй. Гэтэл бидний хормын сүү тавих ёслол магадгүй бүр өмнөх цаг үеийг бодох юм бол бүр шүүрүүлдэг тийм үйл явдал бол биднэрт болохгүй шүү дээ. Библийн талаар бол тэгж та бүхнийг авнаа гэж хэлдэг. Сүү залуучин ирээд та нар хаана хизээ юу ч хийжсэн, мал дээрээ ч байжсэн, аж дээрээ ч байжсэн, гэртээ ч байжсэн та нарыг зөв шүүрээд аваад явна гэж хэлдэг байхгүй. Харин бэлэн байх талаар ярьжсэн. Гэтэл бид нар яг үнэндээ яг өөрсдийнхөө бодож төсөөлснөөр магадгүй намайг зүгээр л сайхан юу ч бодоогүй байж тал ирээд намайг шүүрээд аваад яваасаа гэж бид нар бодож төсөөлдөг. Гэхдээ ийм зүйл болохгүй гэжсэн. Энэ 10 охины 5 нь бэлэн байсан бол 5 нь бэлдэж чадаагүй байсан. Өнөөдөр ч гэсэн яг үүнтэй адилхан ялгаагүй зүйлийг бидэнд эзэн хэлж байгаа. Бид нар бүгдээрээ л Христэд итгэдэг. Бүгдээрээ сүмд явдаг. Бас үйлчлэл хийдэг. Гэхдээ хэдэн бэлэн байдвэ гэж. Яг сүйт залуу ирэх үед хэдэн тос нь бэлэн байгаа вэ гэж. Хэдийнхэн дэнлүү асаалттай байгаа вэ? Хэдийнхэн дэнлүү бөхцөн тосгүй болцсон дахиж тос нэмэх шаардлагатай болж байгаа вэ гэж. Үүн дээр бид нар өөрсдийгөө бодох хэрэгтэй. Би өнөөдөр энэ хормын найрчлалаар 3 зүйлийг та бүгдтэй хуваалцсан. Нэгдүгээрх нь болохоор гадна тал нь ижилж дотоод байдал нь өөр байдгаа гэж хэлж байгаа. Би сая хэлсэн энд адилхан бүгдээрээ л ирээд хүндэтгэл өргөж байгаа. Бүгдээрээ л ирээд магтаал өргөж байгаа. Зарим нь үйлчилж байгаа. Сургаал сонсож байгаа. Гэхдээ хэдийнхэн дотор энэ тос дүүрэн байгаа вэ гэдэг талаар л бид нар. Сүйт залууг Есүс Христийг дахин
эрхийг бид нар хизээ эрхийг мэдэхгүй ч гэсэн тэр өдрийг хүртэл ариун сүнсээр дүүрэн итгэлийн гал нь асаалттай байх ёстой талаар яриад байгаа юм. А тэр үед эзэн биднийг хурмын найрандаа оруулах болно гэж хэлж байгаа. 1-р Шмуэл номны 16-гийн 7. 1-р Шмуэл гэдэг нь бидний хуучнаар 1-р Самуэль ном шүү. Стандарт монгол орчуулга дээр Шмуэл гэж орчуулсан байна. 1-р Шмуэл 16-гийн 7 дээр би уншиж өгье. Гэвч Явэ Шмуэлд түүний зүс царай нуруу төрөг бүх харагдан. Би түүнийг үл тав. Учир нь юу гэвээс би хүнтэй адил хардаггүй. Хүн зүс царайг нь хардаг бол Явэ би зүрх сэтгэлийг нь хардаг юм гэвэ гэж хэлсэн. Амен. Энэ ишлэлийг бүгдээрээ сайн мэдж байгаа. Эзэн юуг нь хардаг вэ гэхээр гадна нуруу туруу өндөр байдлыг нь царай зүсийг нь хэлбэр галбарыг нь гоё юм өмсөж зүүснийг нь бурхан хардаг гэсэн үү? Хүндэтгэлийн өдрийн эрэхтэй та нар яаж ирж байгаа ингэж эзэн хардаг гэсэн үү? Үгүй ээ. Тэр юу харах вэ? Тэр зүрх сэтгэлийг нь хардаг гэсэн. Хүн зүс царайг нь хардаг бол Явэ би зүрх сэтгэлийг нь хардгаа гэж хэлсэн. Эзэн бидний гадаад байдал үзэмж хийж байгаа үйлдэлээс илүүгээр дотоод зүрх сэтгэлийг нь хардаг гэсэн. Үнэхээр үйлчлэмээргүй байгаад албан хүчээр хийж байгаа үйлчлэл чин сэтгэлээсээ талархаад сууж байгаа талархлын зүрх сэтгэлтэй хоёрын тэр ялгааг нь эзэн өөрөө хардгаа л гэсэн үг. Тэгэхээр гаднах байдал тэр 10 эмэгтэй бүгдээрээ адилхан байсан. Тэд бүгдээрээ л хормонд өргөцсөн, бүгдээрээ л орох ёстой байсан, дэмлүүтэй байсан. Гэхдээ ялгааны байсан мэтлэр тостой болон тосгүй байсан. Тэдний бэлтгэл ажлын талаар ярьж байгаа. Яг үүндээ Библиэлд гал болон тосны талаар юу ярьдаг вэ гэхээр, юу зөөрөлдөг вэ гэхээр ариун сүнсийн талаар, ариун сүнсний тослогоо томилгооны талаар ярьдаг. Ариун сүнсээр дүүрэн байгаа хүмүүс бол тэр тостой байгаа илэрхийлж ярьдаг. Тэгээд гал бол мэдээж те яг ариун сүнсний галын талаар ярьж байгаа. Бид нар адилхан бүгдээрээ сүмд явж байгаа. Бүгдээрээ магтаал өргөж байгаа. Би дахин хэлж байгаа. Бүгдээрээ сургаал сонсож байгаа. Гэхдээ хинд нь тос байгаа вэ? Хинд нь тосгүй байгаа вэ гэдэг ялгаа байгаа гэж хэлж байгаа. Өмнө би зөндөө ярьжсэн. Цаг ойрхон байна. Эзэн ирэх болж байна. Та бүхэн бэлэн үү гэж асуужсэн. Одоо ч гэсэн дахиад асуу. Та бэлэн үү гэж. Та бэлэн байна. Таны дэмлүү тостой юу? Таны итгэл дэмлүү юм бол ариун сүнсний тэр тос дотор нь байх ёстой. За гадаад үзм дотоод байдал бол өөр гэж хэлсэн. За хоёрдугаарх нь сүнслэг байдлыг чиний өмнөөс хинч орлож бас хийж чадахгүй. Матай номны 25 дугаар бүлгийн 9-р эшлэлээс харъя. Ухаалгууд нь бидэнд ч та нар ч хүрэлцэхгүй, оронд нь худалдаачинд очиж өөрсдөө худалдаж ав гэжээ гэж хэлсэн. Нөгөө ухаалаг 5 эмэгтэйтэй тостой байсан. Нөгөө мунхаг 5 нь болохоор тосгүй болоод яг сүт залуу ирэх үед гуйж байгаа. Тэгсэн чинь ингэж хэлж байгаа байхгүй. Ухаалгууд нь бидэнд ч та нар ч хүрэлцэхгүй. Оронд нь тэг худалдаачинд очиод аваарай гэж хэлсэн. Тэгээ худалдаачин дээр очиод аваад ирсэн чинь оройтсан. Аль хэзээний хаалга хаагдсан байсан. Тэгээ энэ юу хэлж байгаа вэ гэхээр бид нар яг хин нэгний итгэлээр хин нэгний залбирлаар бид нар аврагдахгүй юм а гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. Хин нэгний хийж байгаа үйлдэлээр хин нэгний тусламж дэмжлэгээр бид нар энэ хормын найранд орох боломжгүй юм а гэдэг. Учир нь энэ сүнслэг байдал бол яг л таны сахих ёстой, таны хийх ёстой, танаас хамаарж байгаа зүйл байхгүй. Хинээс хамаарна гэсэн бэ? Манай аав ээжээс хамаарах уу? Танаа эсийн бүлгийн ах эгчээс хамаарахгүй. Танаа пастроос хамаарахгүй. Энэ бол миний төлөө маш их залбирсан эхнэр нөхрийн талаарч яриаггүй. Энэ бол таны талаар л ярьж байгаа.
Та тэр тосыг бэлдэх ёстой. Хэний ч тоснаас авах хэрэггүй. Заримдаа сүмд ийм үзэгдлүүд гараад идэг. Манай гэрээс тэр төлөөлөд очиж залбирч байгаа. Нэг нь явхад болно. Тэр хүний итгэлээр тэр гэр бүл аврагдах гэдэг нь үү? Яг уу эзэн сэтгэхтэн чи болон гэр бүлийг чи аврагдана гэсэн ишлэл байгаа. Гэхдээ тэр яг утга санаа нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр чи яваад энэ гэр бүлийн төлөө залбираад байх юм бол энэ гэр бүл чинь бүгдээрээ Есүс Христэд итгэж таньж мэдэх авралыг авах боломжууд хаалгууд нэгдэж байгаа боловч таны итгэлээр дамжуулан өөр хүн аврагдахгүй гэдэг зүйлээр ярьж байгаа. Хүүхдүүдэд онтолчаал за би явчаад ирээ дөө. Та нар байж. Альсвал хүүхдүүдэд явуулчаад би байж. Та нар явчаад ир. Эзний өдрийг бас ингэж бид нар орлуулж байна. Гэрээсээ нэг нь яваад төлөөлөд ийм зүйл байж болохгүй гэж хэлж байгаа. Сүнслэг байдлыг таны өмнөөс хинч орлож, нөхөж, дүүргэж чадахгүй. Үүнийг бид нар мэдэх ёстой. Яг л шалгалтаа өгж байгаа мэдэх гэсэн үг байхгүй. Тэр шалгалтаа та өөрөө бэлдэх ёстой. Бэлдсэн бол тэр шалгалтаа сайн өгнө. Та огт шалгалтаа бэлдээгүй бол тэр шалгалтын дээр очиод та унахлал. Хэн нэгний уншснаар хэн нэгний бэлдснээр бид нар шалгалтыг өгдөггүй шүү дээ. Яг үүнд адилхан. Миний 3 дугаарт ярих зүйл бол боломж хаалга хизээ нэгэн цагт хаагдах болно. Хормын найран дээр тэр бэлэн байгаа тавыг оруулаад тэгээд хаалга хаажээ гэж хэлсэн. Тэгээд үүдэ хаажээ гэсэн 10 дугаар ишлэл дээр. 10-аас 12 хүртэл унш. Тэднийг худалдаа хийхээр явсан хойгоор сүйд залуу ирээд бэлэн байгсад түүний хамт хормын найранд ор. Тэгээд үүдэ хаажээ. Дараа нь босод охид ирж эзэн бидэнд онгойлгож өгөөч гэхэд нь харин тэр хариуд нь үннээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй гэвэ гэж хэлсэн. Хаалга хаагдах тэр цаг хугацаа байгаа гэж хэлсэн. Яг сүйд залуу ирэхдээ зарлагуудтай сүйд залуу ирлээ гэж зарлуулад ирж байгаа энэ үйл явдал нь яг нэг үйл явдалтай адилхан санагдахгүй нь. Ямар үйл явдалтай вэ? Бүрээн дуугаар үйл хөлөглөөд ирж байгаа Есүс Христийн дүр төрхийг хэлж байгаа байхгүй. Энэ хизээ болох вэ? Мэдэхгүй хизээ нэгэн цагт Есүс Христ яг ийхүү ирээд өөрийнхөө сүйд бүсгүйчүүдийг авах болно бэлэн байгааг нь яг тостой байгааг нь. Хэрвээ танд тос байхгүй бол тэр сүнслэг итгэлийн амьдрал нь үргэлжилсэн хэвээрээ байхгүй бол хормын найранд оруулахгүй талаар ярьсан шүү дээ. Хаяа нэг сүмд ирчдэг, хаяа нэг залбирчдаг, хэрэг гарангуул залбирчдаг. Тэгээд явж идэг хүмүүсийн талаар энэ дээр хормын найранд оруулахгүй талаар яриад байгаа шүү дээ. Энэ бол маш том анхааруулга шүү. Тиймээс байнгын бэлэн тосоо бэлэн байлгах ёстой талаар ярьж байгаа. Итгэлээ сахих талаар ярьж байгаа. Дураараа дүргэж явж байгаад мөнхийн усад орно гэдэг бол юу л бол доо. Ийм зүйлийн талаар ярьж байгаа байхгүй. Энэ бол хамгийн аимшигтай хэсэг. Яг таныг ирэхэд хаалга хаалттай байх үед. Би хэдэн жил сүмд явсан штэ гэж хэлээд хаалга нь үдсэн ч гэсэн тэр нэмэргүй байх болно гэдэг талаар ярьж байгаа. Би тэгж үйлчилсэн штэ гэж хэлээд ч гэсэн тэр хаалганы санаас юу гэж хэлэх вэ гэхээр би чамайг танихгүй гэж хэлнэ гэж хэлсэн. Тэгэхээр итгэлээ сахих хэвээр, гал халуун байх хэвээр, тосоо дүүргэх хэвээр, ариун сүнсээр дүүрэн байх хэвээр талаар ярьж байгаа. Тэгтээ эзэн хизээ ирэх вэ? Гэнэт л ирэх. Хинээч төсөөлөөгүй цагт. Ямар ч шинж тэмдгүүд нь одоо улам их болоод байна тий.
1-р Тесалоник номны 5:2 дээр ингэж хэлсэн. Эзний өдөр яг шөнийн хулгайч мэд ирэхийг та нар өөрсдөө сайн мэдэж байгаа гэж хэлсэн. Эзний өдөр хизээ ирнэ гэсэн бэ? Шөнийн хулгайч мэд. Та нарын бодоогүй, мэдээгүй, төсөөлөөгүй тэр цагт ирэх болно гэсэн. Магадгүй тэр үед та ямар байдалтай байх вэ? Залбираад, итгэлээ сахиад, гуугаад байж исэн. Сүмд байж ахад уу? Итгэлээ хуваалцж ахад уу? Сайн мэдээ ярьж ахад эзэн ирэх үү? Эсрэгээр хэн нэг муулаад, хэн нэгэнтэй муудалцаад, үзэн ядаад, ховж яриад, зугаацад цэнгээд байж ахад эзэн ирэх болов. Та юу гэж бодож байна? Эцэст нь дүгнээд хэлэхэд тиймээс итгэлээ сахих хэвээр гал халуун байх хэвээр талаар дээр. Одоо хэрвээ урсгалаар явж ирсэн бол хэрвээ бүлээн байсан бол одоо бид нар гал халуун болох хэвээр. Итгэлээ сахих хэвээр. Матай 25:13 дугаар эшлэлээр та нар тэр өдрийг ч цагийг ч мэдэхгүй тул соргог байгаарай гэж хэлсэн. Соргог байгаарай гэж хэлсэн. Ямар байгаарай гэсэн бэ? Соргог байгаарай гэж хэлсэн. Дүлий дүн боргоод байж гараа гэж хэлээгүй шүү дээ. Сонсоогүй юм шиг байгаарай гэж хэлдэг шүү дээ. Библиэлд үргэлж юу гэж хэлсэн бэ гэхээр сонсох чихтэн сонсогдсон гэж хэлжсэн. Тэгээд итгэлээр гал халуун байх талаар л ярьж байгаа. Хэрвээ бүлээн байх юм бол хормын найранд оруулахгүй шүү гэдэг талаар ярьж байгаа. Өнөөдрийн үгийг хэрэгжүүлэх би 3 алхмыг та үзтээ. Байнгын хэлдэг нөгөө нэг итгэлийн амьдралын жижүүрийн хитэн үг шүү дээ, санаж байна. Ямар үг вэ? Залбирах хэвээр, үгийг унших хэвээр, магтаал өргөх хэвээр, ариун сүнсээр дүүрэн байх хэвээр. Бид нар цаг хугацаа өнгөрөх тусам шөнийн залбирлын хүмүүсийн цөөрөдлөх. Залбирч ийн байх төсөө. Гал халуун байх хэвээр. Залбирх тэр цагуудыг бид нар эрэлхийлж хаах хэвээр. Библийг уншиж гин үү? Энэ жил он гарснаас хойш Библийг бүтэн уншсан байна уу? Байгаасаа гэж найдаж. Энэ нь тосоо бэлдэж байгаа, бэлэн байгаа байдлыг илэрхийлж байгаа байхгүй. Та байнга залбирч, тасралтгүй залбирч, Библийг уншиж, тэр үгийг хэрэгжүүлж байгаа бол таны тос дүүрэн байна гэсэн. Дахиад тос байна гэсэн. Хэрвээ та огт Библийг уншихгүй, залбирахгүй, эзэнд хандахгүй, бүтэлсэн өдөр л нэг эзэнтэй уулзах цаг гаргадаг, ирдэг бол та аль хэзээний сүнсний хувьд өгсөн байна гэсэн. Одоо чуулгануудын хувьд нөгөө тоо гаргахад ингэж тоо гаргадаг гэдэг. Танаа чуулганы яг итгэгчнэр хэд вэ гэдэг тоог асууж байгаа. Тэгвэл бол хүмүүс юу гэж хэлж байгаа вэ гэхээр нэг 60, 70, 80, 90, 40, 50 хэлж байгаа. Тэгвэл эзний өдөр тогтмол хэдэн хүн ирж ийнэ гэхээр нэг 10, 20 морг явцдаг. Энэ яг юу болоод байна? Та нар ойлгож байна уу? Би л ойлгохгүй. Гэхдээ сая налахын сүмүүдийн дунд судалгаа авахад яг л ийм дүрх гарч байгаа. Бид нар 5-6 жилийн өмнө магадгүй 400 итгэгч гэж гарч ирсэн бол одоо 700 гэсэн итгэгчдийн тоо гарч байгаа. Тэгэхдээ сүмд тогтмол бүтсэн өдөр хүндэтгэд өргөж байгаа хүмүүсийн тоо гэхээр өмнөхөөсөө агсан тоо харагдахгүй байна. Яг яаж ойлгох вэ? Тэр хүмүүс хормын найранд орох юм болов уу, орохгүй юм болов? Эзэн гинэт ирэх үед тэр хүмүүс хормын найранд орох уу, аль эсвэл хаалганы цаанд байх юм болов уу гэдэг талаар би санаа зовж байна. Ах дүүсээ, энэ бол тоглоом биш. Энэ бол хариуцлагатай байх ёстой цаг үе. Тиймээс бид нэр Есүс Христэд итгэж байгаа юм бол, түүнд найдаж байгаа юм бол гал халуун яг ийм итгэлээр амьдрах ёстой. Одоо бидэнд цаг бага.
Тэ? Маргааш нөгөөдөр дараа болъё гэж хойшлуулах юм цаг хугацаа байхгүй. Итгэлийн амьдрал бол яг одоо цагаар үргэлжилсээр байдаг. Итгэлийн амьдралд дараагийн 7 хоног, дараа жил, дараа нь гэсэн зүйл байхгүй. Ариун сүнс яг одоо таны дотор юуг хэлнэ, түүнийг үйлдэх хэрэгтэй. Амен. Ариун сүнс таны дотороос яг ямар зүйлийг ятгах гэж та түүнийг үйлдэх хэрэгтэй. Хизээ вэ? Яг одоо. Хоёрдугаар Коринт номны 6-гийн 2 дээр ингэсэн байна. Яагаад гэвэл тэрээр чамд би таалсан үедээ хариулж чамд би авралын цагтаа туслана гэсэн юм. Харцгаа одоо л тааламжит үе байна. Харцгаа одоо л авралын цаг байна гэж хэлсэн. Хизээ вэ? Одоо байхгүй. Ахтунраа 5 нь бэлэн байсан. 5 нь бэлэн байгаагүй талаар санаарай. Ялгаа нь юундаа байсан бэ гэхээр гадаад гоо үзэмж, ажил төрөл, бизнес, царай зүс, өнгө төрх, шүдний хэлбэр галбар ийм зүйлдэ байгаагүй. Тэдний ялгаа нь юу байсан бэ гэхээр тосондоо байсан. Ариун сүнсэндээ байсан. Тэр хэр сүнслэг байгаа вэ гэдэг дээр байсан. Хүмүүс ихэвчлэн үүнийг ярьдаггүй. Бурхан бол хайр, итэг, тэгэл аврагдана гэж ярьдаг. Ихэнх нь буруу орсголоод. Гэхдээ яг үүндээ итгэлээ сахих талаар ярьж байгаа Библи. Та дэнлүүтэй юу? Энэ бол таны итгэл. Харин таны дэнлүү тостой юу гэдэг нь ариун сүнсний тослогоо удирдлагын талаар ярьж байгаа. Ариун сүнстэй юу гэдэг талаар ярьж байгаа. Эцэст нэг зүйл асууя. Өнөөдөр Есүс Христ ирвэл та бэлэн үү? Хамтдаа залбирцгаая. Дахин өөрийгөө шалгацгаая. Тэр 10 эмэгтэйгийн мунхаг 5-д нь би орж гин үү? Ухаалаг 5-д нь би орж байгаа. Надад дэнлүнд маань тос байгаа юу, байхгүй юу? Эцнээс гуйцгаая. Тэр тослогоо томилгоон талаар, ариун сүнсний хүч чадлын талаар, ариун сүнсийг гуйцгаая. Эзний үгээр хүч чадлаар амьдрахын төлөө эзнээс гуйцгаая. Яг л хормын найранд урагдсан сүд залууга хүлээж байгаа тэр бүсгүй адил эзнийг эрхийг тийхүү гал халуун зүр сэтгэлээр хүлээцгээе. Тэгэхдээ хийх ёстой зүйлээ өдөр болгон хийсээр байхын төлөө эзнээс гуйцгаая. Эзэн ирээд биднийг авахлна. Тэгээд бидэнтэй хамт хормын найрыг хийх бол Халелуя. Халелуя. Эцэг минь бид таны өмнө дуулгаргүй зохисгүй бас тааруулж байна. Харин таны өмнө даруугаар зүр сэтгэлээ өргөж эзэн танд нээж таны хүслийн дагуу дуулгарт амьдрах боломжийг та хангаж өгч байна. Эцэмэн таны өмнө ийхүү бэлэн байхад таалагдж байна. Эцэг та өдөртөө таажигдсан. Халелуя.
Эцэг минь тандаа талархъя. Таныг ирэх өдрийг хүртэл бид нар итгэлээ сахин дуулууртай амьдрахыг хүсэж байна. Гэвч бид хийж чадахгүй, харин таны өгөх тэр ариун сүнсээр бид нар үүнийг хийх болно.